Ямар ядаргаатай юм бэ? Одоо барьцгаалтаа тэхүү. За хүүхдүүдээ жагсаалтаа дуусгачихсан уу? Тэгвэл ярилцлага эхэлцгээе. Ярилцлага эхлэхээс өмнө гялс нэг юм тодруулчих багшаа. Тэг. Багшаа энэ трансгендерүүд ижил хүйстнүүд энэ төр чинь ардчлалын муу ур дагаварт орно үсттэй. Тэнхтэй байгаа ч. Хүн ихээс төрөхдөө л өөрийн гэсэн бэлгийн чиг хандлагатай төрдөө штэ. Хөөе наана, чамаас асуугаагүй, багшаас асууж байна. Тэгэхээр хүүхдүүдээ альва нийгэмд энэ дэлхийд байж болох бүхэл төрлийн хүмүүс байдаг. Хүн гэдэг чинь төгс амьтан биш шүү дээ. Өвөөгийн үед тийм хүмүүс огт байгаагүй гэдээ өвөө маш ихтгэлтэй хэлээд байсан юм аа. Тэгэхээр н эргэлзээл. Өнгөрсөн үед социалист нийгэм бол төгс нийгэм гэж харагдуулахын тулд төгс бус харагдуулж болох аливаа зүйлийг таснуудаг байж л дээ. Тийм болохоор ганц өвөө чинь ч биш, бүр нийгмээрээ тийм хүмүүс огт байдаггүй гэж хуурдан боддог байсан байхгүй юу? Сүрхийн нодог байж. Өнөөгийн эрх чөлөөт нийгэмд нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх соёлтой байх ёстой. Энэ бол ардчлалын харин ч сайн тал. Гэхдээ л хүлийн зөвшөөрөхөд хэцүү юм байна. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж болох ч ердөө 30 жилийн өмнө Монголд бусдаас өөр төрсэн альва хүн мөнхөд гадуурхагдж нийгэмд ил гарах өчүүхөнч эрхгүй байсан.